Ер нь хангаан бүсийн одоо хөгжлийн гол тулгуур ирээдүйдээ хар хорон мот байна гэдэг нь ойлгомжтой болоо явчихлаа шүү дээ. Монгол улсын их хурл хуулиа баталчихлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Зарлагын дагуу хууль батлагдлаа. Хуулийн дагуу засгийн газар холбогдох шийдвэрээ гаргалаа. Өнгөрсөн 7 хоногт тэгэхэд засгийн газрын хуралдаанаар хар хорон мотын үзэл баримтлалыг батлаад өгчихсөн. За энэ хүртэл бол маш их ажил хийгдсэн. Энээс хойш мэдээж бас одоо бүтээн байгуулалтын ихний ажлууд хийгдэж эхэлнэ гэсэн үг. Тэгээ үзэл баримтлал батлагдсаны дараа бол хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж эхэлнэ. Хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгавар бэлэн болсон. Бид нар холбогдох газруудтайгаа зөвшөлтөд ингээ өгчлөө. Одоо ингээд олон улсад нээлттэй хин ч одоо оролцох юм тендер зарлагдана. Ингээ үндсэндээ нэг 5 сарын сүүл гэхэд бол хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах гүйцэтгэгч маань тодорхойд ирнэ. Хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, үзэл баримтлал боловсруулахаас өмнө манай захиргааныхан бол олон улсын тендер зарлаад үзэл баримтлалын хувьд ямар хөө байх вэ гэдэг дээр бас нэлээдгүй ажил хийгдсэн байна. За түүхэн талаас аач тэр аваад үзсэн өнөөгийн нөхцөл байдлыг ч үзсэн тэр хар хором хот бол цаашдаа Монгол улсын одоо хөгжлийн гол тулгуур төв байх нь ойлгомжтой болж байна. Тэгээ бид нар засгийн газар дээр үзэл баримтлалаа батлуулахдаа нэг 5 гол зүйл дээр аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагаа гэд энэ юунаас гарч ирж байгаа юм гэхээр тэртээ 1220 онд их эжийн Чингис хаан хар хором хотыг байгуулах тухай зарлаг гаргаад ингээд хар хором хот маань мөн хааны үед одоо хөгжлийнхөө оргилд хүрээд ирэхэд энэ бол дэлхийн улс төр соёл эдийн засгийн том төв байсан. Тэгэхээр энэ уламжлалыг бид нар цаашдаа авчих ёстой гэдэг том логик одоо философинд байж ах ёстой байгаа нэгдүгээрт. За хоёрдугаарт цаашдаа яаж оролцох вэ гэж. Тэгэхээр хамгийн гол бодлого одоо хүмүүсийн хувьд ингээд ганцны хүнтэй уулзахад одоо нэг зүйлийг л ярьж байгаа юм. Та нар Улаанбаатар хотын өнөөгийн алдааг битгий давтаарай гэж. Тэгэхээр яхахгүй одоо бидний бодох ёстой хамгийн том зүйл. Зөв би Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд юу гэж боддог вэ гэхээр бид нар ухтаж төлөвлөлтөө хийгээгүй дагаж төлөвлөлт хийсний одоо нэг сөрөг тал одоо гарч ирж байна уу да гэж. Ягаад тэгэхээр 500 мянган хүнтэй Улаанбаатар хот байна яг анх ингээд төлөвлөлтөө хийчихсэн. 500 мянга гараад ирэхдээ бид нар ирээдүйд сая хүн болох юм байна. Сая руу дөхөөд ирэхэд ирээдүйд бид нар сая 500 болох юм байна гэдэг ухцсан дандаа төлөвлөлтүүдийг хийж хот байгуулалтынхаа төлөвлөгөө хийж яваагүйгээс ийм байдалд хүрчээ гэж. Тэгэхээр бол энд авдааг давтахгүй тулд хар хором хотын төлөвлөлт ихний ээлжинд 500 мянган хүн байна гэж. Өөрөөр хэлбэл нөгөө тэргүүлэх 5 чиглэлдээ зориулсан ингээ үзэхээр зэрэг бол нэг 500 орчим мянган хүнтэй 221 орчим мянган ажлын байртай юм хот болох нэ гэж. За энэний дараагийн төлөвлөлт мэдээж 500 одоо ингээ болоод дөхөөд ирэхэд бол дараагийн сая 500 2 сая 3 сая гэдэг энэ ингээд дахин төлөвлөлтүүд хийгдээ явагдана. За аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэд яаж оролцох ёстой юм бэ гэж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг дээр энэ маш тодорхой зааж өгсөн. Ард түмнийг бүр урайлсан. Энэ бүтээн байгуулалтанд гардан 5 хүн оролцооч гэж. Энэ дээр одоо биеэрээ оролцож болно, сэтгэлээрээ оролцож болно. Удахгүй бид нар хар хором хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих хуулийн дагуу хар хором хотыг хөгжүүлэх сан гэдгээ бас одоо журмаа гаргаад засгийн газараараа батлуулаад байгуулна. Иргэдээ нээлттэй болгоно. Тэнд та биеэрээ очиод оролцож чадахгүй байхад одоо 5 төгрөгөө өгөөд ингээд тэрэндээ хяналт тавиа байх тийм тогтолцоог нь бий болгоод өгчихнэ. Тэгээ ер нь бол хар хором хотыг аль болохоор төр хувийн хэмжлийн түншлэлийн хүрээнд одоо байгуулах юм хот болгоё гэдэг дээр зарчим барьж байгаа. Яхахгүй одоо төрийн байгууллагуудын ийм төр тамаатай одоо байгууллагуудыг бол төр хөрөнгө оруулна. Бус дээр бол төр оролцоод авах шаардлага байхгүй. Хувийн хвшил тэгээ цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт. Ер нь энэ 5 тэргүүлэх чиглэлийн нэг дээр бол доктортой хөгжлийг баримталсан гадаадын хөрөнгө оруулалтыг хөвлөн дэмжинэ гэж байгаа. Энэ маань бол урт удаан хугацаанд хар хором хоттой хамтарч ажиллах гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжээ явуулна. Энэ дотоодынхноосоо зайлна гэсэн асуудал өрдөөч биш. Дотоодынхан гаднуутайгаа хамтраад ороод өөрсдөө ороод ингээд бид нар 2026 оны за нэг 1-р улирлын төгсгөл ихэд бол ерөнхий төлөвлөгөө ил болчихно. Ерөнхий төлөвлөгөө гарлаа дараагийн үе шат бол хэсэгчлэн төлөвлөгөө. Хэсэгчлэн төлөвлөгөө гэхээр хот маань хідэн одоо хэсэгтэй байх юм. Одоо Улаанбаатар хот нэг 20 минутын концепцгээд явчих ба тий. Тэрэн шиг бид нар 15 минутын одоо концепц боловсруулад явна. Тэр маань хэсэгчлэн төлөвлөгөөнүүд дээр гараад ирнэ. За тэр үед юу гарчгүй гэхээр энд бол одоо соёлын
урлаг спортын төв байх юм аа. Энэ хэсэгт нь одоо шинжлэх ухааны төв байх юм аа. Энд нь ихтэй сургуулиудын байх юм аа. Энд нь бизнесийн төв байх юм аа. Энд нь олон улсын байгууллагууд байх юм аа. Энд нь олон улсын одоо дипломат төлөөлөгчдийн газрууд байх юм аа. Энд нь төр засгийн одоо байгууллагууд байх юм аа гэж энд нь эрүүл мэндийн байх юм аа гэж ингээ гараад ирнэ. За ингээд ирэхэд бол бид нар одоо тэр үед за эрүүл мэндийн салбар дээр эмнэлэг барих хувийн хвшлийнхаа ороод ирээ. Төсөл сонгон шалруулаад хамгийн шилдэг одоо манай хотын ерөнхий төлөвлөгөөнд тохирсон төсөл шалруулж гарч ирсэн тэр одоо байгууллагатай ажиллаад явчихна гэсэн үг. Тэрийгээ бид нар бол одоо бүхний дунд нээлттэй бай гэж байгаа. Хотын зөвлөл гэж ажиллаж байгаа өргөтгсөн зөвлөлөө бий болгоод ингээд бүх хүн тэн дээр хяналт тавьдаг. Тэгэхээр зэрэг цаашдаа бол ингээд хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгсэн төлөвлөгөө батлагдаж ирсний дараа төр хувийн хвшлийн түншлэл тэр дундаа хувийн хвшлийг дэмжсэн түлхүү бодлогыг бол хотын захиргаа барьж явна л гэж ойлгож байна.